За. Эзний өдрийн мэнд бас Мартин 8-ны мэнд. Эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах өдөр тийм үү? Эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах өдөр. Жоон сандралтай ийм бужигнсан хөтөж авсан дуучлаарай. Яагаад тэгэхээр бид нөгөө техник шинжилэл гэдээ ярьж яснаа хийсэн. Одоо болохоор дуу маань аналогоор биш, дижиталаар гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэг ч удаа нийлж амжаагүй. Хагас өдөр ирээл бүх сетүүдээ хийгээл өнөөдөр 10 өнгөрөөж магтаалынхан маань ирээл шууд хийсэн болохоор тэр донд нөгөө тохиргоо, хөгжмийн одоо энэ чинь бүр нарийн болж байгаа шүү дээ. Бүх юм өөр болж байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бас бид нар маш их бэлдэх, цаг гаргах шаардлагатай юм байна. Тэгээд эх 7 хоногоос эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй бас цаг гаргаад жишээ нь одоо энэ микрофон дээр яаж дуурах юм, монитор дээр яаж дуурах юм, хөгжмнүүд дээр ямар тохиргоо байх ёстой, энэ болгоныг бүгдийг яг нэг чиглэлд нийлүүлчихвэл дараагийн удаа илүү хөнгөн амархан болно. Тэгээд тэгж бодоод магтаалын багийнхан маань бас цаг гаргаж бэлдэхгүй бол өмнөх шигээ нөгөө аналогоор хийдэг шигээ нэг ирээл шууд 20 минут үзэл болчдөг үе одоо ингээд өнгөрж штэ тийм үү, бүх юм өөр болж байна. Нөгөө утгаараа нөгөө үнэтэй техникүүдээ бид нар эзний ивэлээр янз бүрийн аргаар аваад ингээд бүтэн сет маань бэлэн болсон байгаа. Ингээд олон зүйл өөрчлөгдөнө. Тэгэхээр бид нар энийг дасаж хүлээж авах шаардлагатай маш олон зүйл өөрчлөгдөнө. Жишээ нь өмнө нь зүгээр л за техник ажилуулъя гэхээр за очиод тэгээд тэр ингээд ажилуулчих гэдэг байсан бол одоо тийм боломжгүй болно. Өөр олон мэрэгжлийн түвшний тохиргоонууд хийгдэх шаардлагатай болно. Энгийн аналог систем бас дахиад тусдаа бид нарт хэрэгтэй болно. Жижиг шажиг үйл ажиллагаануудад тийм ээ. Ингээ бүх юм өөр болно. Нэг пастрын түүх байдаг. Нэг айхтар ортодокс сүмийн болсон явдал. Сүмийн түүх байдаг. Тэр сүм маань урд нь миний бас хүндэлж хайрладаг байсан. Найз гэж болохоор нэг пастор, тэргүүн пастороор томилогдож очсон байхгүй юу. Одоо үүсгэн байгуулсан пастор энэ 100 хэдэн жилийн түүхтэй учраас үүсгэн байгуулсан пастор нь ажиллаагүй шүү дээ. Нас дээр гараад, эр гараад тийм ээ. Тэгээ нөгөө пастор орж ирээд ингээ шинжилэл хийх гэж сүмд хизээж тоглодоггүй зүгээр декорэшн маягаар хийдэг тайзныхын энд аюу том дээр үеийн 100 хэдэн жилийн настай гранд пиано байсан байхгүй юм. Хавтгай пиано байдаг шүү дээ. Тийм пиано байдаг. Тэгсэн нөгөө залуу пастор ажиллаа авангуудаа эрх эзний хэдэн өдрөөс хулаад тэр пианог тайзны энэ талд гаргаж тавья хэрэгэлдэггүй юм чинь. Оронд нь өөр хөгжмийн зэмсэг, өөр магтаалын баг гаргая гэд ингээд өөрчлөлт орсон юм байна. Тэгсэн чи яасан гэж бүр үнэнгээсээ сүмийнхэн тэргүй ахлагч нар хуралдаад сүмийнхэн туслах пасторууд хуралдаад нөгөө пастраа үйлчлэлээс нь буулгасан. Яагаад гэвэл бидний үзэд дассан энэ пианоны байрыг солих гэж байгаа учраас дургуулсан. Ингээд өөр пастор тавьсан гинэ. Тэр пасторыг би танихгүй л дээ. Гэхдээ дараа нь миний мэдхийн тэр пиано энэ талд ирсэн байсан байхгүй. Дараа нь яаж тэнд байсан пианог ингээд сүм даяараа эсэргүүцээд үгүй энэ хар пиано эндэл байх ёстой гэж хэлснийг яаж тэр пастор хусагдахгүйгээр ийшээ байрын солиод тавьчихва гэсэн чинь багаар зөөсөн гинэ. Нэг өдөр шууд аваад ийшээ тавьчихаагүй. Багаар дасгаад, наашлуулаад, тайзан дээр гаргаад, хогроо явуулаад одоо яасан зөөсөр байгаа тэнд аваачаад тавьсан. Сүмийнхэн хүмүүс анзаараагүй. Энэ бол нэг бодлын инээдтэй түүх боловч нэг бодлын дэндүү шашинцсан газрын дэндүү муухай түүх байхгүй. Бид нэр цаг үеэ дагаад өөрчлөгдөнө. Нэг хөвшил дасал болсон зүйл дээр өөрчлөлтийг хүлээж авахгүй бол бид нар хөгжихгүй гэсэн. Чуулган урагшаа явахгүй гэсэн. Тэг хідэн дасал болсон хөгшөө ахлагч нарын үзэл бодлоор явдаг чуулган чинь тэнд залуучууд, өсвөрчүүд, эдэр залуучууд нь өсөх боломжгүй очиж хан мөргөөд байд. Тийм болохоор бидний дунд юу хэрэгтэй? Өөрчлөлт хэрэгтэй. Тэр өөрчлөлт нь хаанаас эхэлдэг гэвэл хаанаас эхлэх ёстой гэвэл бидний дотроос эхлэх ёстой. Надаас өөрөөс эхлэх ёстой байхгүй. Жишээ нь өмнө нь ингээд би пиано тоглоход надад сонсогддог байсан тэр дуу хэмжээ одоо мэрэгжлийн түвшинд очихоор өөр болчихж байгаа. Би яах ёстой?
Надаа эхэндээ эвгүй байгаач дасах ёстой. Магадгүй энэ бейс тоглож байгаа, бөмбөр тоглож байгаа хүмүүс өмнө нь монитороор миний тохируулдаг аналог тохиргоо тэнд таалагддаг байсан байж магадгүй. Тэндээ дасцсан. Гэтэ одоо өөрчлөгдөнө. Магадгүй энд сингер хийж байгаа хүмүүсийн хоолой өөрсдөнд нь сонсогдохгүй байгаа. Ер нь би дуулах хэрэг байна уу гэж бодохоор боловч та нар сонсогдож байна. Хангалтай сонсогдож байгаа. Тэгэхээр энэ тохиргоонуудыг бид нар хийх хүртэл дасан зогцож өөрийнхөө дотор өөрчлөлтийг хүлээж авах зөөлөн хүрстэй зүрхтэй хүн өдөр ирэх тусам, цаг ирэх тусам хөгжиж идэг. Тиймээс бид нар өөрчлөлтийг өөрсдөөсөө гэж уриалаад өсвөрийнхэн маань, залуучууд маань, магтаалынхан маань, та нар маань өөрчлөлтийг сэтгэл тайвнаар хүлээж аваасаа гэж хүсэж байна. Амен үү? Амен. Яг гэвэл бид нар эзэн дотор хөгжих ёстой, төлөвшөх ёстой, бас өөрчлөх зүйлсийг өөрчилж урагшлах ёстой. Амен үү? Бид нар Самуэль номон дээр явж байгаа. Самуэль ном маань их том сүнслэг утга агуулгууд агуулж идэг ном байна. Өчтөр орой сүүлийн үед ингээ Библийн хичээл маань 8-аас 10 цагийн хооронд дуусдаг байсан бол Самуэль ном ихэлснээс хойш дандаа 10:30, 10:40 ингээ 2 цаг 30-40 минут сунгагдаж яваад. Яг гэвэл Самуэль номон доторх сүнслэг зөндөө гүнзгий утга учирууд байдаг байхгүй. Өнөөдрийн бидний үзэх 4-р бүлэг юугаараа Самуэль ном 1-2 дугаар хаад цаашлаад 1-2 дугаар шастер номнууд бүр Йов, Эстер хүртэл чухал вэ гэвэл өнөөдөр яригдж хилэгдэх энэ 4-р бүлэг дээр хөндөгдөж байгаа сэдв нь дараагийн Самуэль номон дээр гарах Бурхны ажлуудыг, Бурхны ард түмний ажлуудыг тэдний алдаа оноог зөв сүнслэг нүдээр ойлгож харахад 4-р бүлэг дээр гарч байгаа энэ үйлдэл нь хамгийн чухал. Мэдээж Самуэль номын бүх ишлэл, бүх ном чухал л да. Гэхдээ ойлгоход биднэрт маш чухал гүнзгий сүнслэг мессежийг өгж идэг ийм ном. Ялангуяа 4-р бүлэг бол одоо 21-р зууны Христ итгэгч биднэрт маш чухал мессежийг өгж идэг. Тиймээс бид нар олон оршилгүйгээр Самуэль номны 4-р бүлгээ хамтдаа нэгээд 1-ээс 11 хүртэл уншаад хамтдаа эхэлцгээе. За би та бүхэнд уншиж өгье. Ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав. Израиль филистичүүдтэй тулалдахаар гарч Эбнезерийн дэргэд хуарагнан, харин филистичүүд Афект хуарагнан бов. Филистичүүд Израильтай учлан тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахд Израиль филистичүүдэд цохигдсон. Филистичүүд хээр талд тэдний цэргээс 4,000 орчим хүнийг алав. Ард олныг хуаран буцаж ирэхэд Израилийн ахмадууд эзэн яагаад өнөөдөр биднийг филистичүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос эзний гэрээний авдрыг өөрсдөө авчиръя. Тэгвэл тэр бидний дунд ирж биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ. Тиймээс ард олон Шило руу хүмүүсийг илгээж Херубуудын дээр орших түг түмдийн эзний гэрээний авдрыг тэндээс авчир юм. Элигийн 2 хүүгэн Хофтын Финихас нар Бурхны гэрээний авдрын хамт тэнд ирлээ. Эзний гэрээний авдрыг хуаранд оруулж ирэхэд бүх Израиль газар доргион хөнгөнүүлсэн их дуугаар уухайлан хашгирав. Филистичүүд тэр дуу чимээг сонсоод еврейчүүдийн хооронд юун сүртэй уухай гарах нь энэ вэ гэлцв. Гэтэл эзний гэрээний авдрыг хооронд оруулж ирснийг тэд мэдлээ. Филистичүүд бурхан тэднийг хооронд залран ирлээ хэмээн түгшцгээв. Тэгээд урд нь ийм юм тохиолдож байгаагүй тул бид золгүй. Хэн биднийг энэ агуу хүчит бурхтын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нь Египтчүүдийг элдв төрлийн гамшигаар цөлд цогсон бурхад мөн билээ. Филистичүүдээ зоригтой ирлэхэг байх тун. Эснэгээс еврейчүүд та нарыг боол байсны адил та нар еврейчүүдийн боол болно. Ирлэхэг байж тулалдах тун гэцв. Тэгээд филистичүүд тулалдсанд Израиль цохигдсон хүн бүр майхан руугаа зүхтв. Израилаас 30,000 явган цэрэг хөсөр унсан нь аимшигтай том ялагдал байлаа. Бурхны авдар булаагдаж Элигийн 2 хүү Хофны Финихас нарч алуулав гэж. За, сонин үйл явдал болж байгааз Израильчууд дахин филистичүүдэд сохиулж байгаа. Бид нар энэ дээрээс энгийнүүдээр биш яг Бурхны хүсэл, эзний мөн чанар, түүний зан чанар юу байсныг олж харахгүй бол одоо болж байгаа энэ 2 удаагийн ялагдал хүлээсэн, бүр ичгэвтер ялагдал хүлээсэн энэ тулааны тухай ойлгохгүй. Бүр хамгийн амар нь Бурхны оршихуй мөн чанар болох гэрээний авдар филистичүүдэд булаагдж байгааг бид нар бүрж ойлгоход хэцүү гэсэн. Бид нар эндээс олон зүйлийг харж болно. Самуэлийн 90 үе ирсэн. Балчир хүүгэн Самуэль багаар үгэн дотор өсөж байгаа. Тэрээр бэлтгэгдэж байгаа. Харин энэ үеийн хамгийн
гол зуучлагч болох Бурхантай харьцах хүн нь Эли байдаг. Харин Элигийн нүд одоо хараа муудсан. Тэр суудлаасаа өндийч чадхаач байсан. Яг гэвэл тэр харах ёстой сүнслэг зүйлээ харж, зэмлэх ёстой, загинж өөрчлөх ёстой зүйл дээрээ дуграагүй. За яах вэ гэд өнгөрцөн учраас Бурхны хүн ирээд түүнд чи сүнслэг нүдээр харах ёстой зүйлээ харж, сүнслэг зэмлэл, сүнслэг арга хэмжээ аваагүй, үл тоосон, хөөрхилж өнгөрөөсөн учраас чиний нүдийг нулимсаар сохлох болно. Чиний үр удмыг эзний оршуудах бүх үйлчлэлээс таслах бөгөөд үүнийг гэрчин чиний хоёр хүү нэг өдөр амиа алдах болно. Өөрөөр хэлбэл чи Хофны Финихас нарыг ямар цадиггүй үйл хийж байгааг, сүм чуулган дотор, эзний ариун газар дотор ямар болохгүй зүйлсийг хийж байгааг, эзний ариун газар сүм чуулган дотор яаж үйлчлэгч эмэгтэйчүүдтэй завхаарж байгааг мэдсээр байжж дуурах ёстой хүний хувьд чи хүүхдүүдэд хөөрхилсэн учраас, дуураагүй учраас хэмээн Бурхны хүн түүнд хийснээр түүний зэмлэлийн цаг ирдэг. Эндээс одоо Элигийн дараагийн нэг үйл явдал гарч байгаа нь тэд нар дайн хийж байгаа. Гэхдээ та Библиэлд маш ховор тохиолддог нэг зүйлийг анзаар. Бүгдээрээ Библийг харж байгаа. 1-р Самуэль номны 1-р зүйлийг харуул. Эхлээд ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав гэж байгааз. Тэгэнгүүтээ дунд нь юу вэ? Хам сэдвэн ороод ирсэн байгааз. Эзний авдар булаагдав. Тэгээд хам сэдвийн дараа Израиль филистичүүдтэй тулалдахаар гарч Эбнезерийн дэргэд хуарган, харин филистичүүд Афект хуарган. Өөрөөр хэлбэл 1-р бүлгийн 1-р ишлэлийг 2 хуваацсан байгааз. Энэ бол орчуулгын үеэр өөр хэл рүү орчуулагдах үед байж болно. Мөн энэ 1-р бүлгийн 1-р ишлэлийг яагаад хам сэдвийн гарчгаар 2 хуваах болов гэдгийг бид нар харах хэрэгтэй. Энэ Библиэлд тийм олон биш байхгүй. Нэг ишлэлийг 2 хувааж бичигдсэн үе ийм олон биш. Энэ нэг ишлэл дотор 2 чухал үзэл санаа харагдаж байна. Эхний үйлбэр нь ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав. Өөрөөр хэлбэл тэр харанхуй, тэр сүнслэг бүрхэг сохор үед Бурхны үг Самуэлаар дамжуулан түгж эхэлж байна гэсэн. Өөрөөр хэлбэл энд итгэл найдвар, өөрчлөлт байх боломж олдож байна гэсэн. Ингэснээ шууд далиж байгаа. Та нар Библийн бичигч маань, ялангуяа Самуэль номын бичигч нар 2 сэдвийг шууд нэг тийм дали ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Юм ярьж яснаа гинт өөр сэдв ярьдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Үүн шиг бичигч маань гинт дали сэдв орж ирэх юм бол бид нар фокус өгөх хэрэгтэй гэсэн. Нямка чи энэ дээр анхаараарай. Миний бичигч байгаа санааг анхаараарай. Өөрөөр хэлбэл ийхүү Самуэлийн үг Израиль даяар тархав гэж Бурхны үг Самуэлаар дамжуулан Израильд өгч байгаа тухай нэг өгүүлбэр хэлснээр дараагийн өгүүлбэрээс шал дали сэдв шууд дайны тухай өгүүлж байгаа. Магадгүй хүн энийг уншиж байгаа бол энэ Самуэлийн үг Израиль даяар Бурхны үгийн тухай явж байт юун гинт дайнд ажны тухай гинт хөндөд унаа. Энд чинь оршил байж болдгоо юм. Тогтсон нэг өгүүлбэр зүүн зарчим байгаа. Үг хэллэгийн зарчим байгаа. Гэтэл бичигч маань яагаад гинт Израиль даяар тархсан Бурхны үгийн тухай ярьж исэн хүн гинт гарчиг сэдвийг, хам сэдвийг тэр чигээр нь өөрчлөөд тогтсон тэр хэв маягаасаа биш өөр сэдв хөндөх болов гэдгийг бид нар харах хэрэгтэй. Юу гэвэл энэ нь дайны тухай өгүүлж байгаа энэ өгүүлбэр нь, энэ өгүүлбэр зөв, энэ хам сэдв нь өнөөгийн биднэрт 21-р зуунд байгаа Бурхны хүмүүс биднэрт маш чухал мессежийг өгөх гэж байгаа учраас бид нарыг цочирттал. Магадгүй Библи уншлаад, Библи судлал хийж байгаа та юу гэлээ эн чи яагаад ийм тис хөндлөн сэдв оруулаад ирв гэж бодохоор хэмжээнд бичигч маань мессежээ тодтогч өгч байгаа. Энийг бид нар маш их анзаарах хэрэгтэй гэсэн Библийн судлалын цагаараа. За дайн яагаад Самуэлийн тухай хэлснээр дайны тухай өгүүлж байна гэвэл энэ үед эзний үг амилж Израилийг аврах цорын ганц зам үлдсэн гэдгийг Самуэлаар хэлж байгаа. Тэр нь хэн бэ гэвэл Самуэль. Яг гэвэл үг Самуэлаар л өгөгдсөн. Бусад үед ямар байсан гэвэл эзний үг ховор, үзэгдэл, цөөн, харанхуй байсан гэдгийг шүүгчд Самуэль номын их үед бичигч маань дүрслээд тодорхой хэлсэн. Харин одоо тэр гэрэл гээгээ болох зам гарч ирж байгаа нь хинээр гарч ирж байгаа гэвэл Самуэлаар өгөгдөж байгаа онцолж харуулж өгч байгаа. Самуэль хэмээх хэн нэгэн Израильд ямартайч эзний үгийг дамжуулах үүрэг хүлээсэн байна гэдгийг тодтогч өгч байгаа. Энийг илүү тод харуулахын тулд бичигч маань ямар хам сэдв шууд далиж орж ирсэн гэвэл дайны тухай. Та нар одоо Израиль, Палестин, Иран, Америкийн, Оросын холбооны улс, нөгөө Зеленский ч юу лээ? Украины дайн гэдэг энэ
дэлхий дээр олон дайн болж байна тийм үү. Бид нар энд компьютерийн араас, утасны араас амныхаа зоргоор хүүхдүүд ярьж байгаа. Заримдаа би ингээд арайчтай ингэж комент бичиж, ингэж ийм үзэл сурталтай шинэ генерашн гарч ирж гинүү гэмээр тэдний тэр дайны тухай өгүүлж байгаа. Тэдний тэр мөн чанарыг ойлгохгүй байгаа, тэр том өөрсдийн ухаарж мэдгчгүй зүйлсийн тухай ярьж байгаа комментуудыг харахтаа сэтгэл маань өвддөг. Би дайны тухай нэг ч юм бичээгүй. Яг гэвэл шаардлага байхгүй. Дайн бол аимшигт. Та нар зүгээр л бид нарыг энд байхад уртлын 7 дугаар баг дээр нэг энгийн пуужин ирээд дэлбэрэхэд энд байгаа бид нар ямар байдалд орохыг тэр үед хүн яг хинбэ гэдгийг дайн харуулдаг. Жинхэнэ төрхий. Зарим нэг нь зүхтаан, зарим нэг нь хүүхдээ хаяа зүхтаан, хань ижлээ хаяа зүхтаан, амиа аврахын тулд тэр хүний үнэн төрх болж илчлэгддэг. Одоо энэ дайны тухай сонгож авч байгаа нь энэ филистичүүдтэй тулалдсан дайны тухай тодруулан харуулж байгаа нь дайнаар дамжуулан тухайн үеийн харанхуй байдал нь тухайн үеийн Израильчууд нь ямар үзэл бодолтой Бурхны талаар, түүний зан чанарын талаар, Бурхны гайхамшигын талаар, түүний ажлуудын талаар ямар үзэл бодолтой хүмүүс болоод хувирцсан юм бэ? Өмнөх нэг үе нь Израиль цөлд 40 жил тэнүүчлээд үгүй болсон. Хоёр дахь үе нь шүүгчдийн үе Йошуагийн үед арай зөв сайн байсан. Одоо эзнийг огт мэдэхгүй, Израильд түүний үйлсийг сонсохоос өөрөөр хараачгүй, мдээгүй, үзээгүй энэ 3 дахь генерашн нь ямар өөр болсныг харуулж байгаа. Энийг харуулахын тулд хүн төрөлхтний амьдралд жинхэнэ төрхийг илчилдэг дайн хэмээх сэдвийг бичигч маань сонгож авч байгаа. Ингээд өөрөөр хэлбэл үүгээр дамжуулан энэ хүмүүсийн төлөвшил, сүнслэг харанхуй байдал нь Бурхантай харилцаа нь хэр гутамшигтайгаар дордсныг харуулж байгаа. Үүгээрээ дамжуулан Израильчуудыг муулах биш, Нямка чи ямар үзэл бодолтой Христ итгэгч гэж амьдарч байна вэ гэж намайг зэмлэж байгаа Библийг хүчрхэх үгс одоо гарч ирлээ. За нэгдүгээр зүйл тал хуваацсан шүү дээ. Нэгдүгээр ишлэл чинь 2 хуваагаа ицсэн. За Самуэлийн үг Израиль даяар тархаа үгснэ шууд дайны сэдв орж ирсэн. Гэхдээ та нар харах юм бол Израиль филистичүүдтэй тулалдахаар гарч Эбнезерийн дэргэд тухаарган харин филистичүүд Афект тухаарган. Энэ бол филистичүүдийг бүрэнгүйц тусдаг гэхэд Йошуагийн үед Йошуа бүгдийг эзлээд одоо үлдсэнийг өөрсдөө эзэл гэхэд дуулуургүй хандаад үлдээсэн Израиль өөрсдийн сүнслэг мөнхийн дайсантайгаар нүүр тулна. Филистичүүд ингэж дуусчихгүй. Тэд нар үргэлжлүүлэн Израилийг доромжлон, тохуурхан, дарамтлан, боолчлон маш олон жилийн турш энэ хинэггүй өгөнд дуулуургүй байсан байдал нь тэдний 2 дахь үе, 3 дахь үе тэдний ач зээнэрийн амьдралд маш том гай дотгор үзүүлж байгаа. Өөрөөр хэлбэл Йошуагийн үед байсан тэр эмээ өөнөр одоо үр хүүхэд нь 3 дахь үе болох ач зээнэр нь филистичүүдийн гарт яаж доромжлуулж хэдэн ардан мянгаараа сэлмнийх нэрэнд тасчин хээр газар цогцсуулан үлдэж байгааг та харж байна. Өнөөдөр та бидний итгэлийн амьдрал нь ганц миний хувь тавилан шийдээ зогсохгүй ирээдүйд байх миний үр хүүхэд ач зээ удам сударт маань нөлөөлдөг гэдгийг бид нар мэдэх юм бол хэрвээ та тэнд итгэж хүлээж авах юм бол ерөөлийн зам нэг та илүү соргог болно. Та илүү өөртөө хянамгай болно гэсэн. Ингээд шүүгчдийн үеийн харанхуй үедээ ч байдаг байсан зүйлээ тэд нар өнөөдөр хийгээгүй. Та нар хараа шүүгчдийн үе харанхуй байсан тийм үү? Шүүгчд номны хамгийн сүүлийн ишлэл дээр үүдвэлээ бурхан байсангүй гэж хэлдэг. Израильд бурхан байсангүй гинэ. Израильд хаан байсангүй гинэ. Израилийн хаан уул нь бурхан байсан боловч байсангүй гэж шүүгчд номын бичгч хэлж байгаа нь тэд нар хаан гэж хүлээж аваагүй, үзээгүй, хаан гэж өргөмжлөөгүй гэсэн. Хүн бүр өөрсдийн нүдэнд зөв гэж бодсноо л үйлдэжсэн тухай үгүйснээ шүүгчд ном дуусна. Гэхдээ юу гэж ийм дорой үедээ ч Израиль бурхнаас ядаж ёс болгож асуудаг байсан байхгүй. Ойлгож байна. Дайн хийхдээ. Эзэн минь бид энэ дайныг хийх үү, хийхгүй юу? Бид нэр энэ дайнд орох уу, орохгүй юу? Ядаж шүүгчдийн үеийн ийм харанхуй сохор үедээ ч тэд нар ядаж ёс болгож бурхнаас асуудаг эвийн дахил өргөдөг байсан. Та нар шүүгчд номноос харуул тэд нар яг асууж байгаа. Эзэн минь энэ дайн таны дайн мөн үү? Бид нар орох уу? Мэдээж тодорхой хариулт авахгүй ч тэд нар ядаж асуудаг байсан бол энэ удаа тэд нар шууд өөрсдөө мэдээ дайн эхэлж байгааг та харж байна. 4-р бүлгийн хаанч Израиль бурхнаас асуусангүй.
Хаанч Израиль Бурхны өмнө очиж эвийн тахил өргөж өөрсдийгөө ариусгаж эзний өмнө эзэн минь ээ одоо филистичүүдтэй тулалдах нь таны хүсэл мөн үү биш үү гэж нэг ч асуугаагүй. Тэд нар зүгээр л тулалдахаар гараад Эбенезерт гаргасан. Афек бол уул нь Израилийн хот, Израилийн нутаг. Харин филистичүүд давраад Гоэл бусад улсуудыг эзэлж явсаар байгаад одоо Афекийг эзлээд Афект бүр хот бариад өөрсдийн болгоос суурьшсан байна. Тиймээс энэ хоёр тэнд тулалдахаар цуглацгаасныг Библи биднэрт хэлж өгч байгаа. Ингээ 2-3 дээр ингэж гана. Филистичүүд Израильтай очин тулалдахаар жагсан ирсэн бөгөөд тулаан газар авахд Израиль филистичүүдэд зохиогдсон. Филистичүүд хээр тал тэднийг цэргээс 4,000 орчим хүнийг алав. Ард олныг хооронд буцаж ирэхэд Израилийн ахмадууд эзэн яагаад өнөөдөр бидний филистичүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос эзний гэрээний авдрыг өөрсдөө авчиръя. Тэгвэл тэр бидний дунд ирж бидний дайснуудыг гараас аврах юм гэж хэлж байна. За тэд эзнээс асуулгүйгээр дайхилсан. Яагаад гэвэл тэд нар зөв гэж бодсон. Тэд нар эзэнтэй харьцаагүй, эзний үгийг судлаагүй, эзний өмнө очоогүй. Тэд нар эвийн тахил өргөөгүй, өөрсдийгөө хариуцгаагүй, үгийн дагуу үйлдэхгүй зүгээр л шууд дайхилсан. Бид нар чадах юм чинь. Энэ зөв юм чинь. Энэ үжил бодлороо тэд нар дайнд орсон чинь ялагдаад 4,000 хүн өгсөн. Та нар 4,000 гэдэг аимшигтай тоо байхгүй. Хичнээн олон нөхрүүд, хичнээн олон эхнэрүүд, бэлэвсэрч, хичнээн олон хүүхдүүд, өнчирч, хичнээн олон эцэг эхчүүд гашуун нулимс урсгах бай. Тэр 4,000-ийн ард хичнээн Бурхны ард түмэн байгаа бай. Ийм том хохирол амссан тэд нар ахмадуудаараа цугласан байна. Цухтаад ирээд цуглахдаа тэд нар юу гэж бие биенээсээ асуусан бэ гэвэл эзэн яагаад биднийг ялагдуулж вэ? Өөрөөр хэлбэл тэд нар асуулт тавьж байна тийм байгааз. Тэд нар цуглаад эзэн яагаад өнөөдөр биднийг филистичүүдийн өмнө цохиулж вэ? Одоо та сайн бод. Олон жил бид нар хамтдаа Библийг судалж байгаа. Та нар нэг энэ Библийг судалдаг аргуудаас мэдээд авсан байгаа. Тэдний хариулт нь яагаад эзэн тэднийг ялагдалд хүргэсэн бэ гэдэг хариулт нь өөрсдийнх нь амнаас асууж буй асуултанд нь байгаа юм. Ойлгож байна. Одоо та сайн бод. Эзэн яагаад биднийг ялагдуулв гэдэг үгэн дотор өөрсдийнх нь асууж байгаа асуултын хариулт нь байгаа. Өөрсдөө тэр хариултаа амаараа хэлж байгаа. Юу вэ гэвэл дайны ялагдал нь эзний моторт гэдгийг тэд нар мэдчихсэн байна. Мэдж байгаа үстэй. Эзэн яагаад биднийг ялагдуулв гэдэг чинь хариулт нь тодорхой байгаа үстэй. Харин тий чи өөрөө боддоо асуултаасаа чи боддоо яагаад эзэн чамайг ялагдуулж вэ? Надад энэ чинь ялагдал нь та нарын сүр хүчинд байсан юм уу? Бурхны моторт байсан юм уу гэж асуувал Бурхны моторт байсан. Чи хариултыг мэдэж шít. Түл чи яагаад Бурхантай асуугаагүй? Бурхантай харьцаагүй. Заримдаа бид нар өөрсдөө хариултыг мэдэх асуултаа өрөөлөөс асуугаад явж байдаг. Заримдаа надаас асууж байгаа хүмүүсийн асуултын хариулт нь өөрсдийнх нь асууж байгаа асуултын дотор хэдийн байж байдаг. Харин сүнслэг бүүдгэр харанхуй үед бид нэр асуултын дунд миний амнаас гарч байгаа асуултын дунд хариулт маань байгааг анзаардаг. Яагаад вэ? Энийг сүнслэг нүдээр олж харах хэрэгтэй. Израиль хэдийн өөрсдөө яагаад ялагдсанаа мэдж байгаа нь өөрсдийнх нь асууж байгаа асуултнаас тодорхой байна. Юу гэвэл эзэн яагаад биднийг ялагдуулж вэ? Ойлгож байна. Тийм аа. Тэгэхээр бид нэр энийг маш сайн бодох хэрэгтэй гэсэн үг. Магадгүй таны амьдралд асуудал ямар нэгэн шийдвэр гаргах мөч ирэх юм бол та бодож тэр хариулт нь хэдийн танд байж иж магадгүй. Харин та анзаарахгүй байж магадгүй. Яагаад Библийг уншихгүй бол? Яагаад эзэнтэй харьцахгүй бол? Яагаад энэ дэлхийн амьдралд хитрхи улаарчсан бол? Яагаад амбиц, албан тушаал, ажил төрөл тэр бусад зүйлсэд хитрхи их анхаарлаа хандуулаад Бурхныг орхицсон бол та асууж байгаа асуултынхаа хариултыг мэдсээр байж иж анзаардаггүй. Мэдэхгүй юм шиг амьдраад байдаг. Асуугаад яваад байдаг. Дайны ялалтын шийдэл эзэнд байдаг гэдгийг тэд нар өөрсдийнх нь асууж байгаа асуултнаас мэдчихсэн нь тодорхой харагдаж байна. Тэд нар энэ дайнд бол ялагдаачгүй, ялаачгүй. Гэхдээ эзний гарт дайны үр дүн байдаг гэдэг нууцыг тэд нар мэдэхгүйгээсээ болоод дай хийцэн биш. Тэд нар маш сайн мэддэг байсан нь өөрсдийнх нь асууж байгаа эзэн яагаад биднийг ялагдуулж юу гэж байгаа энэ асуултнаас тодорхой харагдаж байна. Ингээд дөрөвдүгээр зүйл дээр тэд нар үргэлжлүүлээд Шилогоос эзний гэрээний авдрыг авчирцгаа гэж.
Та нар боддоо. Эзний гэрээний авдрыг Шилогоос авчирж байгаа шалтгаан нь юу вэ? Ард олон Шило руу хүмүүсийг илгээж хэрэв бүдийн дээр оршигч түг түмдийн эзний гэрээний авдрыг тэндээс авчирв. Элигийн хоёр хүү Хофны Финихас нар Бурхны гэрээний авдрын хамт тэнд ирлээ. Хаана? Эбенезерт ирж. Хофны Финихас хоёр явахгүй яах юм? Яагаад гэвэл тэргүүн тахилч Эли чинь хараагүй болцсон, босч чадахгүй. Тэгэхээр дараагийн тахилч нь хийн? Хофны Финихас. Гэрээний авдар хөдөлсөн бол тахилч нар заавал хамт дагалдаж явах ёстой. Тэр Эли боломжгүй учраас Хофны Финихас гэрээний авдрыг дагаад явж байгаа. Гэхдээ энэ дээр бид нар маш тодорхой асуултыг хар. Ахмадууд Израилийн удирдагч нар хамтдаа хуралдаад ямар шийдвэр гаргасан гэвэл гэрээний авдрыг аваад ирээ. Өөрөөр хэлбэл тэд нар дахиад асуулгүйгээр эзний оршихуйг хүчээр өөрсдийнхөө талд үйлчлүүлэхээр авчирч байгаа. Ойлгож байна. Эзний оршихуйг хүчээр өөрсдийнхөө талд үйлчлүүлэхээр авчирч байгаа. Дахин асуухгүйгээр. Энэ 3 дахь үе та нар боддоо. Эднэр тэр үед чинь Facebook, Instagram, тийм ээ, одоо байгаа интернет, телевизээр зурагт байхгүй. Аав өвөөгийн түүхэн амнаас амд амжсан яриа бол эдний хувьд хамгийн үнэн бодит мэдээлэл. Тэгвэл эднэр сонссон өмнө нь өвөө нь ярьж байна. Орой хоолой идэж дуусчаад өвөө нь та нарт яри. Та нар боддоо. Цөлд эзний цог жавхлан буухад тэн галан багна байсан. Нөгөө хүүхэд магадгүй байсан. Аава та нар цөлд майхан дотор даардаг байсан. Дааралгүй яадаг. Гэхдээ бид нарыг дааруулахгүйгээр бурхан гэрээний авдрын дээр галан багна явуулдаг гэсэн. Вау, гэрээний авдар чинь лаг юм биш үү? Ямар юм бэ дээ? Дээр хоёр хэрүүвтэй алтан хайрцаг. Дотор нь манна 11 цэцгэлсэн таяг мөсгийн хавтан баг. Тэгэл болоо юу? Тэгэл бол. Хүүхэл өдөр нь амар халуун байсан бах таава. Үгүй. Гэрээний авдар дээр үүлэн баг нь бий болчихсон. Оо, вау, наа чи супер дупер гэрээний авдар байна. Жинхэнэ гал. Та нар юу гэж Йорданыг яаж гаталсан гэлээ аава та дүүд ярьда аав нь ярь. Манай өвгдөөс Йорданыг гатлах гэсэн чинь Йордан үеглэлсэн байсан юм. Тэгсэн чинь яасан гэж яасан? Ингээд уун гэдэг. Бурхны үг Мөсед ирээд Йошуад ирээд Йошуа тахилч нар тушаасан чинь тахилч нар гэрээний авдрыг зөөж алхаад усан дотор ороод зогсвоогүй юу? Йордан гол 2 хуваагдсан. Бүр тэрний нотлохоо 12 чулуу Йордан голын дундаас бид нар аваад гарч ирээд шитэмд овоо босгосон гэж боддоо. Вау! Йордан голыг гэрээний авдар хуваацсан юм. Тэгээ та нар зүгээр сэлж барихгүй алхаа гараад ирсэн юм. Усан зав мав салмал хийхгүй зүгээр гараад ирсэн гэж юу? Тий. Яа, тэр гэрээний авдар чи ямар мундаг юм бэ аваа? Одоо тэр 12 чулуу шитэмд байгаа бол бид нар очивол үзэж болох болов. Дараа хэдүүлээ нэг зугаалгаар явахдаа аав та нарт тэр Йорданы дундаас авсан 12 чулуу үзүүлнэ. Вау. Тэгсэн бас нэг над шиг аав ярьж манайхаа би та нарт бүр сони юм ярих уу. За. Ерихо гэж гадна талдаа 7 метрийн өндөр 2 метрийн өргөнтэй дээгүүр нь хүн алхаж идэг, морин тэрэг явж идэг тийм цайз. Тэр гадна талын цайзныхаа дотор дахиад 15 м өндөр чулуун хашаа хэрэмтэй. Жинхэнэ бид нарыг шитэмд ирэхэд хамгийн аимшигтай Ерихо гэж цайз байсан. Вау, тий өвөө та нар яаж тэр цайзыг эзэлсэн бэ? Одоо балгасан байдаг гэж би сонссон шүү дээ. Балгасан байгаа. Босгож болохгүй бурхан Йошуаг босгож болохгүй гэж тушаацсан. Вау, тийм. Босгол яах вэ аваа? Ууган хүүгийнхээ амаар суурийг тавьж, удах хүүгийнхээ амаар шавын тавина гэж хэлсэн. Тэгвэл босгож болохгүй мэн таава. Тэд яаж тэрийг ялсан бэ? Та нар тийм том их буус мундаг катуш пуужин байсан юм. Юу ч байхгүй. Тэгээд яаж гэрээний авдар яасан гэж Йошуад хэлээд бид нар гэрээний авдрыг урдаа тавиад өдөр бүр 7 хоног чимээгүйгээр Ерихийг таарсан. Тэгсэн чи яасан аваа? Өвөө тэгсэн чи яасан бэ? Йошуа тушаах үед бид нар Бурхныг магтан халелуя Эл Элохим хэмээн хашгирсан чинь үнсэн тавраг болоод юу ч үлдэхгүй хот нуран балгасан. Вау, наад гэрээний авдар чинь нэр супер юм а гэртээ авчихсан. Юу ярьж байгаа болохгүй жишээл одоо Бурхны оршиг. Ийм яриа болохгүй юу? Бид нар хүүхдүүдтэй ингэж ярьдаг үстэй. Аав нь залуудаа тийм байсан, ийм байсан гээл инээлдэл энэ яриа болно. Энэ 3 дугаар үеийнхэн энэ яриаг мэддэг байсныг та нар юунаас олж харж байгааг нь бид нар дайн ялагдчихлаа. Одоо Шилогоос нөгөө гэрээний авдрыг аваад ирээ. Яах гэж байгаа? Тэр чинь шиддэг юм шүү дээ. Тэр чинь Ерихог нураачаа шүү дээ.
Тэр гэрээний авдарч усыг хуваачдаг үстэй. Тэр гэрээний авдарч мөр манай өвөгийн ярьснаар Гибеончуудтай тулалдаад ялагдчихад Аханаас болоод буцаад Ай хот руу дайрсан чинь Тэнгэрээс бүр зөвхөн Израилийн дээр биш зөвхөн дайснуудын дээр ийм том чулуу мөндөр унгасан гэж хэлж шээ. Вау! Тэр чи аваад тэр. Тэр гэрээний авдраас чи энэ муу эдийн дээр чулуу мөндөр унгай. Хотын гэрээний авдраа үүрж тойрж гүүж гад нурай Ерихо шиг. Аваад тэр. Ойлгож байна. Эднэр гэрээний авдарт ийм гайхамшгуудыг хийснийг мэддэг байсан байна уу, мэддэггүй байсан байна уу? Мэддэг байсан учраас авчраа гэж байна. Тэгтээ шалтгаан байна. Гэрээний авдар одоо хаана байгаа вэ? Шилод байгаа. Шилогоос гэрээний авдрыг Эбенезерт авчих хэрэгтэй. Гэхдээ тэд нар яг бид нар шиг андуурсан. Магадгүй яг одоо тань шиг андуурсан учраас ичхүрт орно. Яагаад? Уг нь гэрээний авдар өөрөө чухал бус. Түүн дотор агуулгадах эзэнтэй хийсэн гэрээ. Түүнийг дагах эзний оршихуй, түүний хүсэл чухал байсан байхгүй. Харин эднэр зөвхөн гэрээний авдрыг, эзний хүслийг, эзний оршихуйг, эзэн бурхан гэдгийг нь мартаад энэ харанхуй үеийнхэн бүгдийг умартаад нүдэнд үзэгдэх хүч чадал, бэлэг тэмдэг, хүслийг биелүүлэх шидэт хайрцаг болгоод хувирчиж байгаа. Тийм учраас бид нар асуугаад. Тийм учраас бид нар эвийн тахил болон бусад дайны өмнө өргөх ёстой тахилуудыг ч өргөөгүй. Тийм учраас бид нар хүндэтгэл мөргөлч өргөөгүй. Тийм учраас бид нар өөрсдийгөө хариуцгаачгүй. Зүгээр л гэрээний авдрыг хүчийг ашиглахыг хүссэн. Чулуун мөндрөө би филистичүүдийн дээр оруулахыг хүссэн. Филистичүүдийн хотыг Ерихо шиг нураахыг хүссэн. Магадгүй өмнө нь гол шалбайг тааралдуул тэрийг гэрээний авдраар хуваахыг хүссэн. Юу гэвэл бурхныг өөрсдийн хүслийг биелүүлэгч бэлдүүлж ашиглахыг хүссэн. Тийм учраас бид нар эзний ариун, эзэн бурхан гэдгийг умартсан. Тиймээс бид нар гэрээний авдрыг Шилогоос хүчээр өөрсөндөө авчирч байгаа. Зорилго нь юу гэвэл өөрсөндөө үйлчлүүлэхийн тулд. Тэгэхээр гэрээний авдар одоо юу болж хувирсан? Хиймэл шүтэн. Хиймэл шүтэний мөн чанар бол яг ийм байдаг. Хэрвээ та Библиэд байж Библийг уншихгүй бол, мэрэг төлөг харддаг бол хиймэл шүтэн. Таны Библи чинь Библи биш хиймэл шүтэн болж байна. Та христчин гэж хэлдэг хэрнээ христчин хүн шиг амьдрдаггүй бол таны итгэдэг Есүс ч гэсэн хиймэл шүтэн болж хувирна. Та гэрээний авдарт орших, ард түмэнтэйгээ хийсэн гэрээ бурхны ариун байдал, мөн чанар, түүнээс эмээх зүрх байхгүй бол тэр гэрээний авдарч өнөөдөр Израилийн ард түмэнд, бурхны ард түмэнд хиймэл шүтэн болж хувирч байгаа. Та нар олон рокерууд энэ дээрээ загалмаа эднэр шивцсэн байдаг шүү дээ, тийм үү? Тэгээ та нар хард кинонд дэр ч гэсэндээ вампир эднэр гараад ирэхээр яадаг вүлээ? Нөө Ромын лам нар ингэ загалмаа өрөөд үзсэн ингэнгүүт ваа гэж нөөтгөн цухтаад. Загалмаа хүчин. Хэрвээ ийм Христийн ийм мод тийм мундаг хүчтэй байдаг юм бол манай дахнаа дүүрэн тийм тогны шонгийн мод байна. Нэр иш та гараад тар. Эд хүчин хаана? 220 болдоо. Бэлэг тэмдэг юуны гэвэл миний төлөө. Увайгүй хоёр нүртэй хулчгар гим нүгэлтэй нямц сэрэнгийн авралын төлөө нямка химэх пастор байтугай итгэгч гэж хэлэхэд ичмээр гим нүгэлтэн миний надад оногдох уучлалт надад өгөгдөх нэг үсэл миний төлөө урсгасан Есүс эзний ариун нандин ам гимгүү цусыг бэлэгддэг учраас бид нар загалмаа гэж хардаг болохоос биш. Тэр загалмаад чөтгөрийг хөөдөг хүч, тэр загалмаад надаас гэрэл гаргадаг, намайг илүү саамсан шиг хүчтэй болгодог ямар нэгэн эд шид байдаг учраас харж байгаа бол тэр загалмаач ариун нандин чанараа алдаад хиймэл шүтэн болж хувирдаг. Тиймээс сатанистууд ч биеийн дээрээ загалмаа шивдсэн явж байдаг. Итгэгч биш хүмүүс ч хүзүүнээсээ загалмаа зүтсэн явж байдаг. Яагаад? Тэд нэр хүчийг ашиглахыг хүсдэг. Тэд нэр бурхныг Алладины шидэдийн лүү шиг болгодог. Дуртай цагта хэрэгтэй үедээ үрдэг. Тэгээ нэг цэнхэр сүнс гарч ирэхээр надад алт хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна, би тийш явмаар байна, ингэмээр байна гэхээр за эзэнтэй ингээд биелүүлж өгдөг ийм гэрээний авдар болгохыг хүссэн. Тиймээс тэд нар асуухгүйгээр филистичүүдийг ялахыг тэд нар өөрсдийн амбиц карьерда бурхны нэрийг ашиглахыг хүссэн. Ийм итгэгч нар байдгүй гэж бодож байна. Та өөрийгөө ингэдэггүй гэж бодож байна.
Есүсийн нэрээр гол зоож, Бурхны нэрээр амьдралаа авч явж, Бурхны нэрээр бизнес хийгээд явж байгаа цөмш хүмүүс байдаг шин. Тэр бол Бурхны нэрийг өөрсдөндөө ашиг хонжоо болгон ашиглагч нар. Харин Библи 4-р бүлэг Самуэль ном шал өөр гэрүүлж байгаа. Гэрээний авдар гэж юу юм бэ? Тэр та нарын хүслийг биелүүлдэг алтан хайрцаг. Тэр та нарын хүслийг биелүүлж та нарыг гуух үед, хэрэгцээтэй үед чинь мөндөр оруулдаг, усыг хуваадаг тийм эд шив элб домын аргу. Мөн чанар нь юу юм бэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй гэсэн. Бид нар Бурхныг ингэж ашиглаж амьдарч болохгүй гэдгийг. Ийм учраас тэд нэр ичгүүлтэйгээр дахин дайснуудаа ялагдж байгааг харуулж байгаа. 5-8 дээр ингэж хэлж байгаа. Ингээд тэд нар гэрээний авдрыг хооронд оруулж ирэхэд бүх Израиль газар доргон хөнгөнүүлсэн их дуугаар уухайлан хашгирав. Та нар эднэр яагаад уухайлан хашгирав? Магтан алдаршуулж байна гэсэн үг үү? Эднэр эзнийг магтаж байна уу? Эднэр уухайлан хашгирж байгаа шалтгаан нь одоо хүч чадал биднэрт ирлээ. Одоо энэ гэрээний авдраар ч юм уу филистчүүдийг халаад өгнө. Одоо бид нар чулуун мөндөр унууд тэнгэрээс мөндрөн бороо оруулж чадах боллоо. Одоо бид нар Ирихо шиг хотыг нурааж чадах боллоо. Одоо Нямка би хүчтэй болчлоо. Би мундаг пастор гэж хашгирж байгаа дүр төрх. Харин үнэн хэрэгтэй. Тэд нар сүнслэг, сохор, хоёр нүртэй, увайгүй, эзэн Бурхнаа хүндэлдэггүй, түүнээс имээдэггүй, түүнийг хайрлан бишрэн хүндэтгэж дагддаггүй. Зүгээр л Есүсийн нэрээр өөрийгөө пастор гэж нэрлээд Есүсийн нэрээр сүмийн мөнгөөр ам зогоогч нямц сэрэнтэй яг ижил дүр төрхийг Библи хэлж өгч байгаа. Израильчуудын хамгийн том алдаа бол энэ алдаа. Энэ алдаа. Гэрээний авдар Шилод ирсэн. Та сайн хардаа ингэж хэлж байгаа. Уухайлан хашгисв. Филистчүүд тэр дуу чимээг сонсоод еврейчүүдийн хаанд юун сүртэй уухаа гарах нь инвэ гэлцв. Тэгээд эзний гэрээний авдрын хооронд оруулж ирснийг тэд мэдлээ. Филистчүүд бурхад тэдний хооронд залран ирлээ химээлэн түгшицгээд тэгээд урд нь ийм юм тохиолдож байгаагүй тул бид золгүй. Хэн биднийг энэ агуу хүчит бурхтын мутраас мултлан аврах вэ? Эдгээр нэгивчүүдийг элдв төрлийн гамшигаар цөлд цогсон бурхад мөн билээ гэж хэлж. Би нэг асуулт асууя. Манайхаа над руу хардаа. Энэ филистчүүдийн итгэл мундаг байна уу? Израилийн итгэл мундаг байна уу? Филистчүүд нь израильчуудаас илүү итгэлтэй ууз. Та нар гэрээний авдрыг орж ирсэн чи израильчууд уухайлан хашгирж байгаа. Харин филистчүүд яаж вэ? Юу болов гэд эзнээс имэж байгаа. Тэр бурхтын авдар хооронд нь ороод ирлээ. Урд өмнө ийм юм болж байгаагүй. Яагаад болж байгаагүй учраас? Филистчүүд мэдж байгаа учраас. Урд өмнө ийм юм болж байгаа. Яагаад? Би тавганд уншиж өгье. Дэд хууль номны 12 дугаар бүлгийн за би цээжээр хэлж байгаа андуурч иж магадгүй шүү. 12 дугаар бүлгийн 5. Дэд хууль номны 12 дугаар бүлгийн 5 дээр гэрээний авдрын тухай ингэж хэлж байгаа. Харин бурхан эзэн чинь нэрээ тавин өөрөө суухаар танаа овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж тэнд та нар очих гэж хэлж байгаа. Ойлгож байна уу? Ангид унгээ сайн сонсоо. Та нар намайг үглээд ахаар бүр ингэ чихнийг хайж байгаа миний үгийг өнгөрөөгөөд бүр сурцгаацсан. Дахиад ангид Нямка биш өөр хүн хэлж байгаа гэд шинээр сонслоо. Гэрээний авдрын тухай бурхан өөрөө тушааж байгаа тушаал 40 жил цөлд тэнүүчилж байгаа ард түмэндээ ямар байх ёстойг тушаасан нь харин бурхан эзэн чинь нэрээ тавин. Бурхан хин гинүү? Израиль чи нэрээ тавин гэсэн үү? Бурхан эзэн өөрөө нэрээ тавиад өөрөө суухаар тэр гэрээний авдар байхаар тэр майхан сүм оршин суухаар танаа овгуудаас сонгох газрыг 12 овг аймаг дундаас Канаанаас сонгосон тэр газрыг та нар яа гэнэ үү? Гүйччүүд мөрлөөд үүрээ гүгэдэ гэж байна уу? Зорж оч. Тэгвэл эдгээр дураараа Шилогоос Эбенезер рүү зөөж болох байна уу? Болохгүй байхгүй юу? Бурхан гэрээний авдрыг 3 удаа зөөхийг зөвшөөрсөн. Нэг нь Шитимд байхыг зөвшөөрсөн. Гэрээний авдар Шитимд байсан. Дараа нь Шитимээс Канаан газар орж ирээд Шилод гэрээний авдрыг байхыг зөвшөөрсөн. Иннээс цаашаа бурхан нэг ч удаа гэрээний авдар майхан сүмийг иш тийш нүүлгэхийг зөвшөөрөөгүй. Тийм тушаалч байхгүй. Ганцхан удаа, 3 дахь нь сүүлийн бөгөөд эцсийн удаа иннээс цаашаа гэрээний авдар сургаггүй алга болно.
Эцсийн удаа Обед-Эдомын гэрээс Давид хаан гэрээний авдрыг Бурхны хот болох Иерусалимд ард түмнийхэн дунд авчирхад Бурхан зөвшөөрдөг. Гэхдээ маш хатуугаар зөвшөөрдөг. Эхлээд нэг зөө өгөх гэж оролдоход Перез уусаа хэмээх хүн гар хүрснээс болж үхдэг. Ингээд Давид хаан яаж гэмтээ над дээр Бурхны гэрээний авдар ирэхвдэ гэж гимшин залбирх үед Бурхан түн зөвшөөрснөөр гэрээний авдар Иерусалимд орж ирэхүүд өмдөө шовтортол Михаил хатан хань ижлэн хараад жуумалцаад хөхнөөд нь хүрээд ханаа болооч онготой юм гэж хэлгээр хэмжээнд бүжгэлж баярлсан Давид яагаад тэгж их баярлсан гэж Израиль Юдаг нэгтгсэн энэ алдарт агуу хаан яагаад өмдөө шовтортол бүжгэлж Бурхныг магтсан гэж яагаад гэвэл боломжгүй мэт зүйл болсон учраас. Гэтэл өнөөгийн Израилийг хар Шилоос аваад иргээд шууд авдарч. Асуухгүй, бодохгүй, үгийг судлахгүй, тушаалыг харахгүй. Дахиад та үргэлжлүүлээд Дэд хууль номны 12-ын 11-ийг хартаа. Тэр цагт эзэн Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газар та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, 11% өргөлүүд, гарын хандвуудаа, эзэнд өргөх шилмэл ам мучиг бүхнээ авч очих ёстой гэж хэлж байгаа. Ойлгож байна. Ирэх очих ёстой. Эдгээр хүссэн бол Шилод зорж очоод асуух ёстой. Тахил өргөх ёстой. Ивийн тахил, гарын тахил, шатаалт тахил, 11 өргөлүүдээ, гарын хандуудаа тэд нар Шилод очиж өргөөд, тахил өргөөд эзний өмнө хүндэтгэж мөргсөн бол энэ үгийг тэд нар үг өчггүй дагсан бол мөн энэ дээр шилмэл ам мучиг гэж байгаа. Энэ шилмэл ам мучгийг хүмүүс хоорондоо хизээ өгдөг гэж. Монгол эрчүүд бол Тэмүүжин Жамуух хоёр цусан тангараг өргөдөг санаж байна. Тэрийг шилмэл ам мучиг гэдэг. Еврейчүүд яг адил Давид Йонатан хоёр бие биендээ ийм ам мучиг өгсөн. Өөрөөр хэлбэл дайнд орохдоо бие биентэйгээ итгэл хугарахгүй тул бие биенийхээ итгэлийг эвдэхгүй тул эрчүүд бие биендээ дайны өмнө ийм шилмэл ам мучиг өгдөг. Нэмхэ намайг филистчүүд тастаа цавчиж хагаад чи намайг хай зутахгүй з. Үгүй баха. Би тантай хамт цавчвал. Үгүй бол хоёулаа хамт цавчихвал. Дашка намайг филистчүүд барьж аваад жалганд оруулаад зодж явахад чи харчаа цаашаа хараа зутахгүй з. Үгүй баха. Би хамт зодуулна. Чадвал хамт зодно. Ийм эрчүүдийн ам мучгийг ямар ам мучиг гэдэг энэ еврейд шилмэл ам мучиг. Энэ бол филистчүүдээ хийх дайны өмнө эрчүүд овгийн удирдагч, ахлагч, шилмэл эрчүүд хоорондоо бие биентэйгээ хийдэг гэрээ амлалт байхгүй. Йонатан би чиний төлөө өгнө. Хэрвээ чи өгөх юм бол чиний өөр хүүхдийн төлөө би амьдрна. Йонатан Давид би чиний төлөө өгнө. Гэхдээ аав чиний амьд хүрчүүл чиний өөр хүүхдийн төлөө би амьдрна. Энэ шилмэл ам мучгийг хаана үг гэж байна? Хаана гинөө? Бурхан нэрээ тавин сонгосон гэрээний авдрыг энд байлга. Миний майхан сүм энд байх ёстой гэж сонгосон тэр газар та нар зорж ирээд үг гэсэн. Харин одоо эдгээр юу хийж байна? Дур зоргоороо авирлж байна. Эдгээр эзэн Бурханыг хинч биш, юу ч биш дүр төрх гарч байгаа. Бүгдээ өнөөгийн амьдралдаа эдгээрийг маш сайн бодож үзэх хэрэгтэй. Бид нэр эзэн Бурханыг яаж хүндлэн дагж байгаа юм бэ? Бид нэр энэ гэрээний авдрын мөн чанар чухам юу юм бэ? Энэ зүгээр хүсэл биелүүлэгч ичгдтэй алтан хайрцаг юм. Энэ зүгээр хүсэл биелүүлдэг энгийн нэг тийм ид шид домын тийм нэг юу гэдэг нэг одоо нөгөө Harry Potter-ын савханцар шиг нэг тийм юм. Бид нар Бурханыг яг яаж харж байгаа? Бид нар өөрсдийн хүслийн төлөө, өөрсдийн хүслийг биелүүлэхийн тулд эзэн Бурханы нэрийг ашиглаж амьдарч байна уу? Өөрсдийн амьдрал эрх ашигын төлөө Христ Есүс эзэн Бурханы нэрийг ашиглаж амьдарч байна уу? Эсвэл бид нар Бурхан эзнийхээ хүслийг биелүүлэхийн төлөө өөрсдийн амьдрал хүсэл зоригоо золиослон зориулан амьдарч байна. Энийг бид нар дахин нэг бодож үзэх хэрэгтэй. Цаг бага учраас Библийн хичээл биш учраас би бага биш зүйлийг алгасч байгаа. Ингээд бид нар гэрээний авдрыг алдчихаа. Хофны Финихас үхсэн. Дараа нь Эли Хофны Финихас үхээд гэрээний авдрыг филистчүүдийн гарт алдсныг сонсоод
тэрээр сандалтайгаа хойшоо савж унаад хүзүүгээ хуглаад өгч. Одоо та бод. Бурхны оршихуй байхгүйс. Энэ үед Христ эзний загалмайн үхэл байгаагүй учраас майхан сүм гэрээний авдар хаан байна, тэндэл хүндэтгэл мөргөл өргөх боломжтой. Үүнийг хизээ Есүс эзэн задлсан бэ гэвэл Иохан номны 4-р бүлэг дээр Самар эмэгтэйтэй худаг дээр уулзахдаа эмэгтэй одооноос эхлээд та нар энэ Христийн хэмээх уулан дээрч биш, энэ Иерусалимч биш, гагцхүү сүнс ба үнээр эцэгт мөргөх цаг ирсэн гэж сүнслэг хүлээсийг тайлах тэр мөчөд тэр агшинд бид нар хаан ч эзнийг магтан хүндэтгэхэд Бурхан чих тавин сонсдог болсон юм. Харин үүний өмнө бол гэрээний авдар байх ариун газар л очиж Бурхан тэднийг сонсно. Гэтэл тэд нар гэрээний авдраа филистичүүдэд алдчихж. Бид нар заримдаа Бурханаа ингэж алдчихдаг. Нэг бүдэрч каракер ороод алдчихдаг. Нэг бүдэрч баар руу ороод алдчихдаг. Нэг бүдэрч завхаа нэгний өвөрт ороод алдчихдаг. Гэрээний авдраа дайсныгаас алдчихдаг. Гэрээний авдар гэж юу юм бэ? Энэ хүч чадал юм. Эд шид юм. Хараалж чаддаг юм уу? Дом юм уу? Миний бамбаа юм. Гэрээний авдар гэж чухам юу юм бэ? Гэтэл номны 37 дугаар бүлгийн 7-9 дээр гэрээний авдрын имижийг хамгийн тодорхойгоор бичсэн хэсэг байдаг. Бусад хэсэгт байгаа дэд туйл тооллого бусад хэсэгт байгаа. Гэхдээ яг гитлэл номны 37-гийн 7-9 дээр гэрээний авдрыг маш тодорхой ингэж хэлсэн байдаг. За анхааралтай сонсоорой. Тэрээр давтсан алтан 2 херубыг хийлээ. Хэдэн херуб гинөө? 2 херубыг хийлээ. Тэдгэрийг эвлэрүүлгийн тагны 2 өнцөгт хийв. Ямар таг гинөө? Эвлэрүүлгийн таг. Энэ юу гэсэн үг вэ? Хэнийг эвлэрүүлэх гээд байгаа юм? Сорон заахт хоёрыг эвлэрүүлэх гээд байгаа юм уу? Санаа пастор бит хоёрыг эвлэрүүлэх гээд байгаа юм уу? Хэнийг эвлэрүүлэх гээд байгаа юм? Гин нүгэлтэй хүн төрлөختнийг бурхантай эвлэрүүлэх таг. Ойлгож байна уу? Тэгвэл 2 хэрэг эвлэрүүлгийн тагны 2 өнцөгт хий. Эвлэрүүлгийн тагны энд нэг хэрэг, энэ талд нэг хэрэг. Ойлгож байна. Тодорхой хэлж аваад за цаашаа нь явъя. Ачуу. Нэг хэрүүбийг нэг өнцөгт нь, нөгөө хэрүүбийг нөгөө өнцөгт нь буюу хэрүүбүүдийн 2 өнцөгт эвлэрүүлгийн тагтаа нэг нь цул байхаар хий. Тэр чигтэн цул алтаар бүр гэсэн үг. Ингэж хийгээд хэрүүбүүд далавчаа дээгүүр нь бүтээж дэлгсэн байх бөгөөд эвлэрүүлгийн тагийг далавчаараа бүрхсэн байв. Тэд өөдөөсөө харсан агаад хэрүүбүүдийн нүүр нь эвлэрүүлгийн тагны гол дунд руу харж ах хэвээр. Ойлгож байна уу? Энэ 2 хэрүүб 2 өнцөгт нь сууж ах нь байна. Гэхдээ энэ 2 далавчаа дэлгсэн хэрүүб хаашаа харж ах хэвээр гэнэ. Дунд. Энэ 2 хэрүүбийн дунд юу байгаа? Юу ч байхгүй, хоосон таг байгаа. Гэхдээ тийшээ харж ах ёстой гэж Бурхан зааж өгч байгаа. Үүнд утгана. Үүнд маш хүнзгий сүнслэг утга байна. Энийг ойлгочвол та яагаад филистичүүд 34 мянган хүнээ алдаж, яагаад дахин филистичүүдийн гарт Израиль ичгүүртэйгээр ялагдсныг ойлгоно. Лух номны 24-ийн 1-5-ыг би та бүхэнд уншиж өгье. Та нар санаж байгаа биз? 2 хэрэг эвлэрүүлгийн таг, цул алт. Тэр 2 хэрэг хаашаа харж ах хэвээр байлаа? Энд байгаа 2 хэрэг дундах зайгаа харж ах хэвээр. Лух номны 24-ийн 1-5-ыг би уншиж өгье. Харин 7 хоногийн эхний өдөр эрт үүрээр тэр булшин дээр ирэхэд бэлдсэн англи үнэртний авчрав. Булшнаас хадыг өнгөрүүлэн зайлуулсныг тэр хараад дотогш орсон боловч эзэн Есүсийн цогцыг олсонгүй. Ийхүү тэднийг хэрхэхээ үл мэдэн байдал үзэх тун гэрэлтсэн хувцастай хэдэн хүн гинэ? Гэрэлтсэн хувцастай 2 хүн гинт тэдний хажуу зогсож байлаа. Булш руу олсон чинь хэдэн хүн гинэ? Гэрэлтсэн хувцастай 2 хүн. Энэ 2 чинь хэн? Тэнгэрлэгч. 2 тэнгэрлэгч. Таган дээр хэдэн хэрэг байгаа? Хэдийг хий гэж хэлсэн? 2. Дахиад давхцсан. Дахиад Иохан номны 20 дугаар бүлгийн 11-с 12-ыг би та бүхэнд уншиж өгье. Харин Мария булшны гадаа зогсоод уйлж байлаа.
тэр уйлсан чигээр булш руу тонгоон хартал цагаан хувцастай хідэн тэнгэр элч гинөө. Хоёр тэнгэр элч Есүсийн цогцсыг тавьж байсан газар нэг нь толгой талд нь, нөгөө нь хөл талд нь сууж байна. Одоо намайг сайн хар. Наашаа хар. Хоёр тэнгэр элч харсан байна Мария. Есүсийн цогцсыг тавьсан байсан газарт. Есүсийн цогцсыг тавьсан байсан газарт хоёр тэнгэр элч ингээд тавьсан, нэг нь хөл талд нь суугаад нөгөөх нь толгой талд нь сууж. Одоо юу дүрслэж байна? Юу ойлгож байна? Тэр хоёр хаашаа харж байгаа? Хоосон байсан тагны дунд ирээдүйд юу байх ёстой гэж бурхан заасан байх нь? Эвлэрүүлгийн таган дээр хэн өргөгдөх ёстой байсныг заасан байх нь? Есүс эзэн. Есүс эзэн. Харин ийм нандин утга учир бүхий, сүнслэг утга бүхий энэ эвлэрүүлгийн тагийг тэд нар өнөөдөр Есүс эзэн минь, хайртай эзэн минь гэж харахаасаа илүү хүч чадал минь. Чулуун мөндөр оруулдаг газар. Ерихог нураасан энэ хүч чадлыг би эзэмшмээр байна. Би дайснаа ялмаар байна. Би Есүсийн нэрээр өчтнүүдээс өшөө аммаар байна гэж ашиглаж байгаа. Одоо яагаад ялагдал хүлээгээд байгааг ойлгож байна. Өөрөөр хэлбэл гэрээний авдар нь сүнслэг гүн тайлал нь энэ юм. Энэ гэрээний авдар нь зүгээр нэг алтаар хийцэн алтан хайрцаг хүсэл биелүүлдэг эд шидтэй хайрцаг биш. Энэ гэрээний авдар нь Бурхны оршихуй бөгөөд түүний хүсэл, түүний биднийг уучлахыг увайгүй гим нүгэлтэй хоёр нүртэй нямкаг уучлж, өршөөж, өөртөө авч, тэрч хамт байхыг хүсэх Бурхны тэр хүсэл ирмэлзэл Эден Адамтай буу халж салхилж алхдаг тэр Бурхан Аав минь надад зориулсан хайр гэдэг уучлал, өршөөл гэдэг мөн чанар байх ёстой болохоос энэ нэр намайг алдаршуулдаг. Энэ авдар намайг мундаг болгодог. Энэ авдар намайг мундаг номлогч, мундаг пастор, нянка лаг гэдэг нэр төрд хүрэгдэг зам огтхонч биш юм. Огтхонч биш. Энэ нэр намайг баян амьдруулдаг нэр биш юм. Энэ нэр намайг мөнгөтэй болгодогч нэр биш юм. Энэ нэр намайг зүгээр л шалом дотор эзэндээ очин тэрвэрлдэг нэр юм. Энэ нэр намайг хонь байлгадаг нэр юм. Энэ нэр намайг хончинлуу минь хөтлөн дагуулдаг нэр юм. Энэ нэр миний бузар муу гим нүгэл бүрийг бүрэн уучласнаар эзэн Бурхантай маань нэг зүгт, нэг чигт хамт алхах, Бурханаас имэж амьдрах даруй зүрхийг бэлгэлдэг нэр. Энэ нэр намайг лаг болгодог нэр биш. Тиймээс гэрээний авдрын мөн чанар нь ердөөл. Үүнийг нотлохын тулд Есүс эзэн өөрөө Библиэлд дахин нэг бэлэг тэмдэг бидэнд өгсөн байна. Энийг үзээд бүгдээрээ хамтдаа залбирая. Матай номны 4-р бүлэг дээр Есүс эзэн баптизм хүртдэг. Нэг ч гим нүгэлгүй Есүс эзэн юм бол яагаад баптизм хүртдэг вэ? Яагаад? Бид нар чи гимээ угааж гимшиж баптизм хүртдэг үстэй. Харин нэг ч гим нүгэлгүй Есүс эзэн яагаад баптизм хүртдэг вэ? Түүн дээр та бидний миний гим нүгэл тохогдох учраас. Гэ баптизм хүртэнгүүт Есүсийн амьдралаас гэрэл цацраал агуу том үйлчлүүд хийсэн үү? Сүнс түүнийг хаашаа хөтөлсөн гэж байна? Цүл рүү. Тэр цүл хэдэн өдөр байсан гэж байна? 40 өдөр. Израильчууд цүлд гэрээний авдартай хэдэн жил тэнүүчилсэн юм? 40 жил. Юуны жил байна? 40 жил цүлийн тэнүүчлэл, 40 өдрийн цүлийн сорилт. Энийг Есүс яагаад ингэж байгаа гэж бодож байна? Би та нартай зүгээр л одоо ирээд уулзж байгаа Бурхан биш. Би бүр өмнөх үеийнхэнтэй чинь гэрээний авдрын оршихуйгаар хамт байж тэднийг хамгаалж исэн Бурхан чинь би юм. Тиймээс тэдний цүлд 40 жил ялан дийлээгүй ялалтыг одоо би 40 хоногийн дотор буцаан ялалтыг авчихын тулд сатантай нүүр тулж байгаа. Ингэсэн чинь сатан хамгийн түрүүнд юугаар сордог вүлээ? Хажуудаа байгаа чулуугаа талхуулах гэж байна. Израильчууд Египтээс улаан тэнгисээр баптизм хүртэн гарсан бол Есүс эзэн Жохан баптистийн өмнө баптизм хүртэн гараад
улаан тэнгисээр баптизм хүртсэн Израильчууд цөлд 40 жил тэнүүчилсэн бол Есүс эзэн Жохан Баптистаар баптизм хүртээ 40 хоног сатантай нүүр тулан цөлд сүнслэг тэмцэл сорилтыг даван туулахдаа хамгийн түрүүний сорилт нь юу байсан гинөө? Чулууг талах болго чи өлсөж байна. Израильчууд хамгийн түрүүнд яаж гоншгонсон? Өсөж байна. Египтээс гараад цөлд ирсэн чинь хоолгүй байна. Мосе хоолгооч. Мосе ямар ядарсан гэж. Би энд байгаа нэг 100 хүрэхгүй хүмүүсийг та нарыг удирдах гэж би уйлдаг, инээдэг, ундаг, босдог ингэж ядардаг. Харин 2 сая хүний өмнө Мосегийн үгнээс би ойлгодог. Би өөрөө ч заримдаа энэ үгийг хэлмээр байдаг. Аава энэ хүмүүсийг би төрүүлсэн юм уу гэж. Үнэхээр Мосе аргаа барч. Тэгээ бурхан юу өгдөг? Манна өгдөг. Тийм ээ? Манна. Манна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хоо, энэ юу вэ гэсэн үг байхгүй. Өглөө боссон чинь манна бууцсан. Нүүдүүл чи хараад бариад хоо, энэ юу вэ гэсэн чинь хоо энэ юу вэ гэдэг нэртэй болцсон талах байхгүй манна. Ингээд тэд нэр талахтай болдог. Сатан Есүс эзнийг юу гэж сорьсон? Наад чулууга талах болгож байгаа гэж. Яг ижил аваад 40 жил, 40 хоног баптизм, улаан тэнгис. Яг ижил давхцаад Есүс юу гэдэг вэ гэвэл Израильчуудаас хавьгуур ялалтын үгийг хэлсэн нь хүн зөвхөн талахны хүчээр биш. Эзний амнаас гарах үгийн хүчээр амьдэрдэг. Хүн зөвхөн пастрын хүчээр биш. Хүн зөвхөн сүмийн барилгын хүчээр биш. Хүн зөвхөн үнэтэй студийн хүчээр биш. Хүн зөвхөн авиас талантын хүчээр биш. Хүн зөвхөн номлол, магтаал, магтан дуу зохиодог, дуулдаг, хөгжим тоглодог хүчээр биш. Хүн бурхны амаар гарах үгээр амьдэрдэг юм. Хүн дэлгүүрийн хүчээр биш. Хүн бизнесийн хүчээр биш. Хүн сургалт семинарын хүчээр биш. Хүн тэтгэврийн мөнгөний хүчээр биш. Хүн тэтгэврийн мөнгөний зээлээр биш. Хүн ажил албан тушаал карьераар биш. Бурхны амнаас гарах үгээр амьдэрдэг юм гэдгийг зааж өгч. Тэгвэл хоёр дахь нь эцэст нь би нэг юм асуу. Манна тийм ээ талах. Тэгвэл гэрээний авдар дотор 3 зүйлийн нэг нь юу вэ? Манна байгаа юу авдар дотор? Манна байгаа. Дараагийнх нь соргич ирээд түүнд ингэж хэлж байгаа. Чи бурхны хүү мөн л юм бол эргэлзээ өгж байгаа. Тэнгэр элч нар чиний тухай тушаасан болохоор чи энэ дээрээс үсэрч гэж. Чи бурхны хүү мөн л юм бол энийг хэн хэлдэггүй? Цөлд маннаны дараа хэн хэлдэггүй? Корагийнхан хэлдэг. Яагаад бид нар бүгд ижилхэн левчүүд дундаа манай корагийнхан бол бүр элит гаралтай. Номлодог, пастор цолтой, магтан дуу зохиодог, хөгжим тоглодог, лаг библ тайлбарладаг жинхэнэ элит левит дундаа мундаг левит манай корагийнхан. Тэгтэл яагаад энэ муу Аарон тэргүүн тахилч гэж хэн нотлох юм? Мосе чи л ах Аароныг тэргүүн тахилч болгоо үсттэй гэх үед Мосе корагийнхны өмнө бүх левиний ирчүүдийн тахилыг тавьдаг. Тахилыг гин таягийг гэтэл хиний таягийг бурхан пульсийн цэцгс болгож ургуулдаг үлээ. Аароныхыг тэд нар замаргаагүй юм байна. Яагаад газраас тасдагдаад хүний гарт өнгөгдээд хатсан, хорчилсан, хизээж дахин амьлах боломжгүй тэр тайлц модон дээр ам бий болсон юм. Өөрөөр хэлбэл бурхнаас таслагдаад, архитаад, тамхитаад, хоёр нуур гаргаад, худлаа яриад, хулгай хийгээд, бузар буу болгонтой орооцолдоод хизээж аврал ирэх боломжгүй ням цэрэн нямка гэдэг хүнийг эзэн шин амьдралаар шагнасан шиг тэр таслагдсан модыг бүүсийн цэцэг ургуулсан. Тэр мод хаана вэ? Тэр мод хаана вэ? Гэрээний авдар дотор. Ойлгож байна. Хамгийн сүүлийг мөн соргич ирээд дэлхийн ертөнцийн өндөрлөг уулын орой дээрээс дэлхийн ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг харуулад хэрвээ чи яг одоо надаас өгөрвөл мөргвөл энэ бүгдийг би чамд өгье гэж байна. Энэ үед Есүс 10 хууль Мосегийн чулуун хавтан дээр бичигдсэн 10 хуулиар хариу хэлдэг. Зай сатанаа бурхан эзэндээ чи мөргөж зөвхөн түнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд яавал түүнийг орхиход тэнгэр элч нар ирж түнд үйлчлээ. 10 хууль. Тийм үү? Есүс эзэн сатаныг ялсан. 40 жил бидний чадаагүй цөлд тэнүүжлээ чадаагүй 3 ялалтыг Есүс эзэн 40 хоногт ялсан. Энэ 10 хуулийн хавтан хаана байгаа вэ? Гэрээний авдар дотор. Энэ хиддэх хавтан нь үлээ
хоёр дахь хавт. Тэгвэл эхний хавт нь яалаа? Хаг шидсэн. Яагаад хаг шидлээ? Алтан дугуулны итгэлээс болов. Тэд нар нүдэнд үзэгдэх зүйлсд итгэхийг хүссэн учраас. Тэд нар гоё ярьдаг пастор хүссэн учраас. Тэд нар гоё дуу зохиодог пастор хүссэн учраас. Тэд нар гоё мөнгөлөг пастор хүссэн учраас. Тэд нар гоё амбицтай карьертай пастор хүссэн учраас алтан дугуулыг хийсэн. Яагаад гэвэл тэднэрт Мөсө харагдхаа байсан. Тэд нар Бурхныг харах сүнслэг нүд байгаагүй, хүсэл эрмэлзэл байгаагүй. Тэгээ тэд нар илүү энэ амьдралаас чимэгтэй, үзсэмжтэй гоёг хүссэн учраас гоё алтаар алтан тугал хийсэн тэр бузар итгэлийг хараад ихний хавтан хаг шийдсэн. Энэ гэрээний хамтралд байгаа хоёр дахь хавтан бол уучлалын дараах хавт юм. Тэгвэл Есүс эзнийг бэлэгдэх энэ гэрээний хамтрал дотор гурван зүйл бий. Сая бид нэр ярьсан. 10-5 манна хуулийн хавтан. Энэ гурав юуг илэрхийлж байна? Нямкагийн ямар увайгүй, ямар дорой, ямар өөдгөө, ямар гацаа мэдрэл өвчтөг шууд шударгаар хэлж өгч байгаа. Гэхдээ энийг хэн өөрийнхөө дотор хадгалж байна? Есүс. Энэ авдрыг хэн ч онгойлгож харж болохгүй гэдгийг Есүс эзэн хэлсэн. Хизээ онгойлгоно гин, хэн онгойлгоно гэж Илчлэлт номон дээр 7 лацтай ном гардаг. Иохны үзэгдэл донд нэгдхийн Херувд онгойлгодог. Бурхны үг тунхаглагдаж гайхамшиг болон тахлуудын дэлхий дээр ирдэг. 2 дахь лац 3, 4, 5, 6 хүртэл тэнгэрэл Херувд онгойлгодог. 7 дахьыг онгойлгох тэнгэр дээрч газар дээрч ганц ч хүн байсангүй. Харин тэр 7 дахь лацыг онгойлгох цорын ганц нэр газар дээрч тэнгэр дээрч ганцхан нэрийг өгсөн байдаг. Тэр нь хэн бэ гэвэл Христ Есүс байдаг. Нялх хураг гарч ирж тэр тагийг лацсан байдаг. Энэ юу вэ гэвэл надаас өөр энэ нямкагийн гин нүглийг бузар мууг уучлах хүч байхгүй бөгөөд надаас өөр эвлэрүүлэн зуучлагч байхгүй. Тиймээс энэ тагийг зөвхөн Христ Месиа онгойлгох ёстойг Бурхан тушаасан. Харин тэр энэ тагийг онгойлгох үед миний дотор байх манна, идэж уух, өмсөх зүрхэн шунал тачаал. Миний дотор байх нэр төр, амбиц, карьер бусдад мундаг болж хүндлэгдэж хүчээр хайрлагдах гэсэн тэр алдар нэрийн шунал тачаал. Бидний дотор, бидний дунд байдаг Бурхныг бурханчлан үзэж шашинжуулсан тэр мухар сүсгийн шунал тачаалууд ил гарахыг Есүс эзэн л зөвшөөрсөн. Яагаад? Тэр уучлах учраас. Одоо ойлгож байна. Тэр уучлах учраас. Өөр хэн нэгэн онгойлгол намайг хизээж уучлахгүй учраас. Уучлах боломжгүй учраас. Зөвхөн Есүс уучлах учраас 7 дахь лацыг зөвхөн түнд зөвшөөрсөн. Тэнгэр газар дээр цорын ганц нэр болох Христ Месиа Есүс эзэн зөвшөөрсөн. Тэгвэл ийм хүндэтгэлтэй гэрээний авдрыг хүч болгож ашиглах гад хүссэн зүг рүүгээ өөрөөд гүгээд ах уу? Тэнд ч нэг семинар хийгээл, энд ч нэг библийн хичээл заагаад, тэнд ч нэг номлоод, ийшээ ч Америк яваад, ийшээ ч Солонгос яваад, ийшээ ч Филиппин, Тайланд, Тайван яваад, ийшээ ч Европын холбоо руу яваад үсчээд ах уу? Би тийм хоёр нүртэй байсан. Би карьер мундаг лаг болж харагдах гэж өчнөөн жил хоёр нүур гаргаж жүжиглсэн. Пи ууж, арх ууж, согтуурж, эхнэрээ тамлан зовоож, хулгаагаар тамхи татад тэгсэн мөртлөө эндрийн араас Бурхны тухай ариун гой тайлал теолог ярьж хоёр нүур гаргаж зөндөө олон жил Бурхны нэрийг доромжилж гэрээний авдрыг хүссэн зүг рүүгээ хүч болгож үүрж гүйсэн өөдгөө увайгүй хүн бол би. Би энийг хинээс ч нуухгүй илчилж амьдэрдэг. Яагаад? Миний энэ бозор булаа гэрээний автар Есүс эзэн дотор нь байгаа. Тэр хэнийг ч нэхийг зөвшөөрөхгүй. Тэр намайг зөвхөн өөрөө л харж, өөрөө л уучлахыг, өөрөө л намайг зуучлж эзэнтэй уулзуулах нэг учраас хэнийг ч тэр авдрыг онгойлгохыг зөвшөөрөв. Харин би сайн дураараа гэмээ улааж байгаа. Бид нар ингэж амьдарч болохгүй. Таны зүрхэнд үг өгч байна. Бид нар ингэж амьдарч болохгүй. Бид нар Бурханаас эмээж, даруусч, дахин даруусч
Нямкаг бурхан алтаар бүтээчээгүй. Нямкаг гэдэг энэ уваагүй амьтныг алмаазаар бүтээчээгүй. Шороо юм. Шороон дээр хүн шээдэг, бөөлждөг, бие засдаг, хог хаяг бүхнээ хайдаг. Харин шороо шингээжлээд. Шороо хизээч хүний толгоон дээр давран авиран гарч ирдэггүй. Тэр бүхний улан доор бүгдэд үйлчилдэг. Гэхдээ түүн дээр ургасан үржил шимтэй, ургамал ногоо тэр бүхнээр энэ дэлхийг хоололж идэг. Энэ бол шороо. Тэр биднийг гэрэл ба давс гэсэн. Гэрэл ирэх үед харанхуу хизээч нэг дор оршдоггүй. Тийм ээ. Та гэрлээ асаахад харанхуу гэрэл хоёр зураас татсан юм шиг нийлээд байж идэг. Харанхуу сарнин алга болдог. Давс. Та гараа шалбалцсан бол тэр шалбархан дээр чинь давс цацчул яах вэ? Яах вэ? Амар горсон тийм үү? Энэ Есүс биднийг давс гэж дуудсан утга нь. Энэ дэлхий биднийг хараад энэ шархалсан гим нүгэлд шархалж өвчлсөн дэлхий давсыг хараад хорсож өвддөг учраас ундууцдаг. Энэ дэлхий тэр шархалсан тэр гим нүгэл дунд бид нар давсаг байх тусам ундууцаж, тавгуутаж, Бурхны хүмүүсийг гоочилж, үннийг хэлсэн хүмүүсийг доромжилж, гадуурхаж, доош нь хийдэг юм. Тиймээс энэ дэлхийгээс юу ч бүх хүс, юу ч бүх хай сэргэн мандалчуудаа хийж буй ажил, эрхэлж буй ажил, амбиц, карьер хийж буй бизнесүүд чинь зөв хий. Гэхдээ нэгт хэн байх ёстойг байнга сан. Бага газар амжилт олохын тулд түүнд биш, хийж байгаа зүйлдээ биш, чаддаг зүйлдээ биш, авьяас таланттай биш, чадах зүйлдээ биш, харин өөрийгөө шороо мэт хинч биш болгоод Бурхныг нэг тавь. Эзний өдрөөс 11 итгэмжтэй өрг, түүнийг хайрал, түүнийг эмээн хүнддэг, түүнийг бүх зүрхээрээ даг. Тэгвэл чи орсон ч өрөөгдөн, гасан ч өрөөгдөн, хаанч байсан байгаа газар чинь өрөөл болох бол. Амен. Амен. Санал нэг байна. Гэрэл ба давс шиг амьдарцгаая. Бүгдээрээ хамтдаа залбирanгуйцгаая.